Айдас ба сургамж толилуулж байна. Манаас уг нь хачин жигтэй явдалтай тохиолдсон хүмүүсээс зөвшөөрөл аван та бүгдэд өргөдгийг мэдэгдэж байна. Оюуны өмчийг дээдэлсэн танд баярлалаа. Reddit хуудаснаас хүмүүсийг хамгийн их чих үзүүлсэн бодит мэд мэдрэмж төрүүлдэг шилдэг аимшигын төгүүдийг бүрэн ихээр нь монгол хэлнээр хөрвүүлэн хүргэж байна. Уг төгүүд нь хэд задгаа цустай гэхээс илүү сэтгэл зүйн гүн айдас жихүүц төрөлх утгатай юм. Хамтран ажилласан Gemini. Гүн цэнхэр гүнзгий. Би усан шумаг дуртай. Далайн гүнд юу байдаг бол гэдгийг мэдэх гэсэн сониуч зандаа хөрлөгдөн олон жил шумагч хийсэн. Гэвч номхон далай нэгэн эзгүй арлын ойролцоо усан доторх авыг судалж байхдаа үдсэн зүйлээсээ болоод дахиж би шумбаагүй. Тэр өдөр би өөрийнхөө шумбаг төхөөрөмжийг зүгээд усанд орох нарийн харанхуй агуу руу ганцаараа орсон юм. Миний гарч идэнгийн гэрэл тас харанхуй усыг зүсэж байхад эргэн тойронд ямар ч амт амтан харагдахгүй. Зөвхөн миний өөрийн амьсгалах чимээл хүчил төрөгчийн багны цаанаас маш доод сонсогдож байлаа. Би агуун гүн рүү орох тусам ус улам бүр хүйтэн болж даралт игсэж байв. Гэтэл гэнэт миний гарч идэнгийн гэрэлд агуун хананд наалдсан хачин зүйл харагдав. Ойртоод хартал тэр нь усан шумбагчийн хувцас байсан бөгөөд хачирхалтай тэр хувцас маш хуучин бараг 100 жилийн өмнөх загварынх байлаа. Би тэр хувцсны дотор хүн байгаа эсгийг шалгахаар гараа хүргэх гэтэл миний ард тас хархуу усан дотор ямар нэгэн зүйл маш хурдтайгаар хөдлөх шиг болов. Усанд орох чимээ тархахтай хачин байдагч миний чихэнд яг хажуунаас хин нэгэн эмэгтэй хүн гүнзгий амьсгаа авах шиг зэвүүн чимээ маш доод сонсогдсон. Би хүчил төрөгчийн багтаа байсан учраас усанд ор тэгж амьсгалах ямар ч боломжгүй мэдэж байсан тул үхтлээ айж гарч идэнгээ эргүүлэн хартал миний урд яг усан дотор нэгэн эмэгтэй ямар ч шумбах хувцсгүй зүгээр л цагаан даашинцтай зогсож байсан юм. Түүний үс нь усан дотор хөвж нүүр нь усан твтэй зэвхий цагаан болчихсон байв. Тэр эмэгтэй над руу харан усанд ор маш том инээмсэглэл гаргаж өөрийнхөө цэнхэрлэж үхчихсэн гараа миний хүчил төрөгчийн баг руу сунгаж эхэлсэн. Тэр мөчид миний багны агаар гинэт тасарч би амьсгалж чадгаа болов. Би сандрахтаа агуун хан руу тэмүүлж ухаан алдахын даваан дээр агуун амьсар руу маш хурдтайгаар сэрж гарсан. Дээшээ гарч ирээд би эмнэлэгт сэрсэн бөгөөд миний хүчил төрөгчийн багны хоолойг ямар нэгэн хурц зүйлээр зүсчихсэн байсныг эмчнэр надад хэлсэн. Гэвч хамгийн аимшигтай нь миний шумбаг хувцсны нуруунд дээр хүний усан дэвцсэн гараар маш хүчтэй самарч маягдсан 5 хурууны гүн сорой үлдсэн байсан. Би далайн гүнд бидний мэдэхгүй эзэж өгдөггүй харанхуй зүйл байдгийг тэгэхэд л ойлгосон юм да. Үлдсэн мөр. Би хотын цахад байдаг. Олон жил хүн амьдраагүй хуучин эзгүй байшин худалдаж аваад өөрөө засвар хийж амьдрахаар шийдсэн юм. Байшин маш их тоос тортог дарагдсан үнэхээр эвгүй урамсгалтай байсан ч би ганцаараа байсан болохоор тоолгүй хамгийн түрүүнд 2 давхрын унтлагын өргөө цэвэрлэж бэлдээд унтсан юм. Анхны шөнөө би маш бүх унтаж байтал шөнийн 2 цагийн үед доод давхарт ямар нэгэн хүнд зүйл чирэгдэх шиг хачин шимээ сонсогдож эхэллээ. Тэгснээ тэр чимээ алгуурхан шатаар өгсөж манай өрөөний хаалганы цаана ирээд зогсчихсон. Би улгаач орж ирлээ гэж бодон гараа газар тулан маш зөөлхөн алхасаар
хаалгаа дотроос нь төвччгээд орондоо орсон юм. Маргааш өглөө би босоод хаалгаа нээтэл миний хамаг цус зарцах шиг болсон. Учир нь шат болон хонглын шал дээр тэр чигтээ зузаан цоосоор бүрхэгдсэн хിവэр байсан мөртлөө яг манай өрөөний хаалганы өмнө шалан дээрх тоосон дээр маш том хүний нүцгэн хөлийн мөр гарчсан байлаа. Хамгийн аимшигтай тэр хөлийн мөрнүүд шатаар өгсөж ирээгүй. Харин яг манай өрөөний хаалганы цаанаас ханнаас өөрөө бий болоод манай хаалга руу чиглэж ирээ зогссон байсан юм. Өөрөөр хэлбэл тэр зүйл байшин дотроос биш, манай өрөөний хаалганы цаанаас ирсэн байв. Би айсандаа шууд тэр өдөр байшингаа орхиод зугтсан. Хожим тэр байшинд урд нь нэгэн ир галзуурч өөрийнхөө хөлийг гинжээр дүүжилж байгаад ханны цаана өсөж өгсөн байсныг олж мэдсэн. Тэр зүйл одоо ч манай өрөөний хаалганы цаана намайг хүлээж байгаа мэт санагддаг. Нэг дүрм. Би коллежид сурч байхдаа мөнгө олохын тулд нэгэн баян гэр бүлийн хашид шөнийн цагаар хүүхэд харагч хийхээр атсан юм. Тэр гэр бүлийнх нь надад маш их өндөр цалин амласан бөгөөд явахдаа өрдөө ганцхан дүрм хэлсэн. Манай гэр бүлийн угийн бичгийн өрөөнд нэгэн том хөрөг зураг байгаа. Хэрвээ шүн дунд тэр зургийн өмнөх лаа онторвол хизээж битгий дахиж асаагаарай. Зүгээр л хүүхдүүд аваад байшингаас шуудгаар гэж хэлсэн юм. Би ихэндээ тэднийг маш сүсэг бишрэлтэй сонин хүмүүс байна гэж бодоод өнгөрсөн. Гэтэл нэгэн шүн дунд хүүхдүүдийг унтуулж хаад би зочны өрөөнд зурагт үзэж сууж байтал гинэт байшингийн гэрэл тэр чигтээ унтарчихлаа. Би утасныхаа гэрлийг асаагаад нөгөө хөрөг зурагтаа өрөөлөө шалгахаар ортол зургийн өмнө асаж байсан улаанлаа үнэхээр унтарчихсан байв. Сонирч зандаа хөдлөгдөн би зургийг гэрэлдүүлж хартал зураг дээр хуучин цагийн баян нэрийн нүүр царай маш зэвүүнээр өөрчлөгдчихсэн. Яг над руу ширтэж байх шиг санагдсан. Би айсандаа лааг нь дахиад асаачихвал гэрэл ирэх байх гэж бодон шүдэнд зуран лааг дахин асаачихлаа. Гэтэл миний ард байх харанхуй онглоос маш хүнд алхаа сонсогдож байшингийн ханнууд чичирч эхэлсэн. Би хүүхдүүдийн өрөөлөө гүйж ортол хүүхдүүд орноосоо босчихсон. Нүд нь ямар ч хүүгэн хараагүй тас анхуй болчихсон над руу хараад "Чи дүрмийг зөрчиж өглөө. Одоо тэр ирж байна" гэж бүдүүн хоолоогоор хэлсэн юм. Би айсандаа хүүхдүүдийг хаяад байшингаас шууд гүйж гарсан бөгөөд маргааш өглөө цагдаа нар ирж шалгахад тэр байшинд ямар ч хүүхэд амьдардаггүй. Тэр гэр бүл олон жилийн өмнө зураг дээрх үгнийхөө хараалаас болж бүгд өгсөн байсныг олж мэдсэн. Би тэр шөнө хэний хүүхдүүдийг хараад хинтэй хамт байснаа одоо ч бодоод би минь зарс гэдэг. Тусламж гуйсан доо. Манайх шинээр дүрсэн жаахан хүүхэдтэй байсан болохоор хүүхдийнхээ өрөөнд дуу ураагуур, хяналтын радио, беби монитор тавьчихдаг байлаа. Нэг шөнө би эхнэрийн гамд унтлахын өрөөндөө унтаж байтал орны хажууд байх радионоос ажин шууган гарч эхэлсэн. Би хүүхдээ сэржглээ гэж бодоод чагнатал радионы цаанаас миний өөрийн дуу хоолой маш тод сонсогдсон юм. Тэр дуу хоолой хүүхдийн минь өрөөнд хүүхдийг минь бүүлж байхдаа "Минийхүү зүгээр дээ. Аав нь хажууд нь байна. Битгий" гэж хэлж байлаа. Би өөрөө орондоо хэвдэж байхад миний дуу хоолой хүүхдийн өрөөнд сонсогдож байгаад би үхтлээ айж хажууд ихнэрээс ирэхтэл миний хажууд хэвдэж байсан ихнэр маань над руу хараад маш зэвүүнээр инээмсэглэж "Шш, битгий дуугар. Тэр чиний хоолойг маш сайн дуурайж байна" гэж шивнэсэн. Тэр мөчид би миний хажууд хэвдэж байгаа зүйл миний ихнэр биш. Харин миний ихнэрийн царайг хуулбарсан өөр ямар нэгэн муу ёрын зүйл байна гэдгийг ойлгосон юм.
Би орноосоо өсрөн босоод хүүхдийнхээ өрөөлөө гүйж ортол миний жинхэнэ эхнэр хүүхдэд тэврээд өрөөний болонд байх татгаранхуй сүдэр рүү харан уйлж байлаа. Тэр сүдэр миний хоолоогоор "Чи хитрхи эрт ирчихлээ" гэж хэлээд цонхоор нисэж одсон. Тэр шөнөөс хойш бид тэр байшин дахиж амьдраагүйч би өөрийнхөө дуу хоолойнд хүртэл итгэж чадгаа байсан юм. Эцсийн зогсоол. Би шөнийн ээлжинд ажилладаг байсан болохоор шөнө дунд хоосон метрогоор гэрэл рүүгээ хардаг байлаа. Тэр шөнө яг 1 цаг 30 минутын үед метроны сүүлчийн вагонд суусан бөгөөд вагон дотор надаас гадна ганцхан хөшөө эмэгтэй сууж байсан. Тэр эмэгтэй маш хуучин хувцастай, толгоогоо доош нь унжуулчихсан, огт хөдлөхгүй сууж байв. Метро дараагийн зогсоол дээр зогсоход гаднаас нэгэн залуу орж ирээд миний хажууд сандарчихсан суусан. Тэр залуу над руу ойртож чихэнд минь маш зөөлхөн өнгөөр "Энэ вагоноос дараагийн зогсоол дээр шууд бууж үзээрэй. Чиний урд сууж байгаа эмэгтэй лөө битээ хараарай. Тэр хүн биш байна. Би сая цогны ойроос гартал түүний хөл шалан хөрөхгүй агаарт гүйж байна. Бас түүний гар нь яг л араатан шиг урт хомстой байна" гэж шивнэсэн. Би айсандаа зүрхэн зогсох шиг болж урагшаа хартал нөгөө эмэгтэй толгоогоо алгуурхан дээшлүүлж эхэлсэн. Түүний нүүр царай тэр чигтээ ялзарчихсан, нүд нь байхгүй хоосон ухрахаа байсан бөгөөд тэр надлуу харан миний хажуу сууж байсан залуугийн хоолоогоор "Чи түүнийг амьд залуу гэж одоо юу?" гэж хэлээд аимшигтайгаар инээсэн. Би хажуу дишээ хартал миний хажуу сууж байсан залуу аль хэдийн алга болчихсон, харин суудал дээр нь маш хуучин цустай хувцас үлдсэн байлаа. Метро зогсоход өгөж би хаалгаар үсрэн гарч зугтсан бөгөөд хожим тэр метроны шугамд хэдэн жилийн өмнө нэгэн залуу хачирхалтайгаар амиа алдаж зогцсон хизээч олдоогүй байсныг мэдсэн юм. Метроны харанхуй онгилд бидний мэдэхгүй үхгсэд одоо ч гэсэн оршсор байдаг байх.